За үзэгчдээ наашаа цаашаа нэвтрүүлгийн дараагийн зочдын ярилцлага аутизмтай холбоотой сэдвэр байх болно. За энэ талаар ярилцахаар бид студидтэй Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Алтан Гэрэл, за мөн Тэнгэрлэг ээжүүд клубын ахлах Цолмон, мөн аутизм Монголын төрийн бас байгууллагын сэтгэл зүйч Нэм Пагам нарыг урьсан байгаа. Та бүхэн сайхан харж байна уу? Сайхан харж байна. За юуны төрөнд энэ бас нэлээд нийгэмд хэрэгтэй чухал үйлд хамтран зүтгэж байгаа та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ мэдээлэл нийтэд түгэж хүн болгонд энэ аутизмын тухай ойлголт зөв очиж мөн иргэн яаж хандах ёстой вэ гэдэг мэдлэгтэй байх нь бол бид бүхний туйлын зорилго. Тэгэхээр эхлээд аутизм гэдэг энэ зүйл маань эхлээд би зүйл гэж хэлчихье. Учир нь өвчин эмгэг үү гэдэг асуултан дээр бид тулж ирсэн байгаа. Тэгээд судалгаа хийсэн та бүхний хувьд яг иргэдэд энэ аутизм нь яг юу юм бэ гэдгийг тайлбарч өгөхгүй. За танаас сэтгэл зүйчийн юм уу? За аутизм гэдэг үг нь өөрөө тухайн хүн өөр дотгошоо өөр лүгэ хандах гэсэн утгатай үг. За тэгээд аутизм нь ерөнхийдөө нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан. Тэгээ үг нь бол үг нь биш харилцааны чадвар дутмаг. За тэгээд давтагдмал үйлдэл гэсэн энэ гурван хэв шинжийг өөртөө агуулсан нийлмийн эмгэг гэж одоогоор үзэж байгаа. Өвчин гэж хэлэхэд бол бас өрөөсгөл болж таарх юм тийм ээ. Өвчин болохоор бид нар болохоор өвчнийг бол ингээд эдгэдэг тийм. Аутизм болохоор одоо эдгэх боломжгүй учраас эмгэг гэж үзэж байгаа сэтгэлзээ. Юуны төрөнд аутизм яг юунаас үүдэлтэй вэ? Учир шалтгаан чухам яагаад вэ гэдэг дээр хүмүүс маш их анхаарал хандуулдаг. Магадгүй одоо энэ удмын хувьд байна уу? Эсвэл энэ эцэг эхээс гений өөрчлөлтөөр байгаад байна уу? Магадгүй чамаас боллооч гэдэг юм уу? Энийг буруутгах зүйлээс гардаг байх гэж би хувьдаа бодож байна л да. Тэгэхээр учир шалтгааны тал дээр бас мэдээлэл өгөх хэрэгтэй байна. За одоогоор л учир шалтгааны одоо яг тэрнээс олчлоо, энээс олчлоо ч гэх юм уу те юу гэдэг ямар нэгэн бодит юмн дээр тийм юмнаас болоод та тийм эзнээс болоод ч гэх юм уу те эсвэл агаарын бохирдлоос болоод ч гэх юм уу тэгж тогтоосон юм одоогоор дэлхийн эрдэмтдийн судалгаагаар тогтоогдог байгаа. Тэгэхээр одоо яг юунаас болоод байгааг хинч мэдэхгүй байна гэсэн үг. Гэхдээ ямар нэг юмнаас болчихсон л ээж таараа. Өнөөгийн шинжилгээ ухаан тэрийг тодорхойлоогүй л байна гэсэн үг л те. Тэгээд яг энэ дээр болохоор одоо юу гэдэг юм аавас олчлоо, ээжээс олчлоо, одоо миний эмээ өвөөгөөс олчлоо гэх одоо ямар ч шалтгаан бол байх ёсгүй. Юунаас болсныг би ч мэдэхгүй, хинч мэдэхгүй болохоор одоо шалтгаан мэдээж ирэх хайгуул хийж л байгаа. Тийм. Тэгэхээр ирээдүйд бол одоо тэрнээс бол тийм юмнаас болж байна гэдээ урьдчилан сэргийлэх боломжтой болно гэж бодож байна л да. Тэр хэрээр тий одоо яг ураг бүрэлдэж байхад бас мэдэх боломжгүй байгаа. Тийм. Тэгэхээр шинжлэх ухаан өгчөө тэрхээр тэгэл аяндаа мэддэг болоод одоо тэрнээс сэргийлээл одоо яг юун дээр анхаарах хэрэгтэй гэдгэндээ тодорхой болох байхаа. Одоогийн байдлаар бол яг тэр нь тодорхой болох. Бидэнд хувийн туршлагаасаа уулзахгүй яг уг эмгэгийг та яг өөрийнхөө төвшөнд яаж анх олж тогтоосон бэ гэж үү? За би 2 хүүхэдтэй. Охин маань аутизмтай одоо багна гэсэн үг л дээ. Тэгээд 2 хүүхэд маань хоорондоо нэлээд зайтай юм л да. Тэгээд хүүхдээ нөгөө өсөв яг ингээл яг хүүхдийн яг бойжлтын үед өөр нь ингээ мэддэгдээд анзаарагдаад байсан. Тэгээд за би энэ олон жилийн дараа төрж байгаа учраас мэдэхгүй байна уу да гэж их бодол орж ирсэн. Тэгсэн чинь ерөөхдөө нөгөө ойролцоо хүүхдтэй харьцуулахаар ерөөсөө ээжигээ араа баярлал хүүхд чинь нэг ой өнгөрөөл баярлал харилцаа хариулт тийм байхгүй. Тэгэл арай биш байна гэл тэгээ нэрээр нь дуутахаар харахгүй. Тэгсэн мөртлөө хүүхдийн кино мэн дуртай юм гарахаар эргэж сорд хийж хардаг. Тэгэл чихэн зүгээрөө гэл үзүүлэл чихэн зүгээр чихлэхгүй тэгэл нөгөө баа бэ гэл аваа гаргаал эхлэх тэр нь байхгүй. Тэгэл анх тэгжил өөр юм байна гэж бол мэдсэн. Яг аутизмтэй гэж онцлуулах нь бол тэрнээс ч 3 нас орчимтай яг мэрэгжлийн эмчээр онцлуулсан юм байна. Яг өөрийн бол манай хүүхд босод хүүхдээс өөр юм а гэдгийг нэг ой орчимтойд нь л анзаарсан гэсэн. Тэгэхээр тэрнээс одоо бага төвшөнд бол насны хувьд шүү дээ. Ойгоос бага төвшөнд бол мэдэгдэхгүй гэж ойлгох уу? Үгүй бас тэгж болохгүй. Одоо бол хамгийн юу миний уншсан юмнаас бол Америкийн эрдэмтэд хамгийн түрүү 4-6 сартад нь онцлох боломжтой гэж үзээд байгаа юм байлаа тийм. Яг тэр үеэс эхлээл хүүхдүүд яг анхны бүр хамгийн анхны харилцаанд орж эхэлдэг. Тэгэхээр нөгөө туршлагатай одоо терапевтүүд ч юм уу, онцчууд ч юм уу тэд нар хараад энэ хүүхд магадaltaй байна. Гэхдээ яг онцлох нь бол яг 6 сараас л илэрхий болж байгаа. Эрт онцлох тусам одоо илүү үр дүн чухам юу юм бэ? Тэрийг бас хэлж өгвөл тийм үү?
би ярьчихъя тий. Ерөнхийдөө эрт оншилно гэдэг маань тухайн хүүхдэд ямар хэрэгцээ байгаа вэ гэдгийг тодорхойлж байгаа байхгүй юу? Хил засал хэрэгтэй юм уу? Ахуй засал хэрэгтэй юм уу? Хөдөлгөөн засал хэрэгтэй юм уу? Одоо ахуй засал, хөдөлгөөн засал гэхээр ямар юм бол гэж хүн бодож магадгүй тий. Биднээс чинь ингээд товчлох, хувцас өмсөх, цахилгаанаа татах эднэр чинь бүгд нэг өглөө сурдаггүй шүү дээ тийм ээ. Аажмаа сурдаг. Гэтэл тэр аутизмтай хүүхдүүд маань тиймэрхүү чадварууд, энгийн юм шиг чадварууд нь их алдагдсан байдаг байхгүй юу? Тэгэхээр тэднийг нь сургахын тулд эхний ээлжинд ямар заслууд хэрэгтэй вэ? Ямар сургалтууд хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлохын тулд эрт оролцоо, эрт онцлогоо хэрэгтэй байдаг. Манай улсад энэ оншилгооны тал дээр ер нь яг таны түрүүний хэлсэн шиг мэрэгжлийн одоо энэ онш зүйч нар хэр одоо олон байдгийг бас дэлхийн стандарттай харьцуулахад гэдэг юм уу да хэр сайн оншилгоо хийх боломжтой юм. Манайд ч одоо нэг 2010 оноос л бараг ярьж эхэлж штэ тий ер нь бол тийм тэгээд яг манайд бол яг мэрэгсэн аутизмын уншилдаг эмч бол байхгүй. Зүгээр ерөнхийдөө ангиллын хувьд бол оюун ухаан сэтгц гэдэг бэрхшээлийн англи руу оруулаад явж байгаа учраас одоо гол төлөв дандаа сэтгцийн эмч сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн засгийн эмч эднэр бол ерөнхийдөө онцлоод явж байгаа. Яг мэрэгсэн эмч онцлогооны эмч бол байхгүй. Явандаа бол бас гарч ирэх байх гэж бодож байгаа. Ер нь ингээд та бүхэн судалж үзсэн болоо нийгэмдэр байгаа нийт популяцийн тэдэн хувь нь бол уг өвчнөр уг эмгэгт өртөх магадлалтай байдгаа. Тэрнтэй харьцуулах юм бол Монгол улсад тэдэн хувьтай байна гэсэн тийм тэр дундаа бас хүүс яригдах хэрэгтэй байна. Эрэгтэй дээр үү, эмэгтэй дээр үү? Сая 2017 онд юуных Дэлхийн эрүүл мэндийн байгууллага статистик шинжилсэн билээ. Өмнө нь бол 2014 онд 68-д 1 гэж хэлсэн. Сая бол 48-д 1 болсон билээ. Тэгэхээр 48 хүүхд тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай болоод ирж байгаа. Дээрээс нь 4-1 харьцаатай байдаг. Нэгснээ 5 хүүхдийн 4 эрэгтэй, нэг нь эмгэгтэй байдаг гэсэн. Тийм. Илүү наривчлаад явбал 189 охин тутмын нэг нь 42 хүү тутмын нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй гэдэг ийм баримт гараад. Энэ бол дэлхийн хэмжээнд. Манайд бол одоохондоо байхгүй. Яг тийм наривчлсан байхгүй. Гэхдээ саяхан бас аутизм судлалын хүрээлэн гээд байгуулагдсан. Энэ маань бас хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтраад онцлогоо үнэлгээ, дээрээс нь статистик мэдээлэл авах зорилгоор бас үйл ажиллагаа явуулаад ирэхээр удахгүй манай аутизмтэй хүүхдүүдийн том мэдээлэл бас тодорхой болж ирэх байх гэж найдаж байгаа. За Тэнгэрлэг ээжүүд гэж клуб байдгийм байна. За уг клуб мэдээж нэг санаа зорилготойгоор эвлэлд нэгдсэн байх. Тэгэхээр мэдээж асуудлыг даван туулахын тулд олоолаа нэгдсэн байгаа шүү дээ. Ямар асуудлууд байна? За Тэнгэрлэг ээжүүд гэдэг клуб маань ерөнхийдөө яг ээжүүдийн клуб байгаа. Тэр нь бүгд аутизмтай хүүхдтэй ээжүүдийн клуб. Тэгээд нэг олон нэгтэй л ээжүүд гэсэн үг л дээ. Тэгээ манай хүүхдүүдийн онцлогийг яг хүмүүс мэдэхгүй байж болно. Яг ерөнхийдөө яг нийгэмд ингээл бус чиг ингээд хэвийн гэх юм юу гэх одоо бие авч явах харилцаанд ороход хүндрэлтэй хүүхдүүд байдаг. Тэгээ тэр нь яг мэддэггүй ойлгодгүй хүмүүс харах юм бол эрх юм болоо болцсон хүүхд гэх юм уу те ээж аав нь буруу өмчлсөн хүүхд гэж одоо мэдгүй хүмүүс харах тиймэрхүү зам төлөвтэй хүүхдүүд байдаг байхгүй одоо жишээлбэл би хүүхдээ нэг эхлэлгүүр дагуулад орлоо. Тэгсэн чинь нэг юм гялгар юм дуртай. Нэг давхраа явсан чинь нөгөө нэг юм гоё зүйлүүд байдаг шүү дээ. Тэрийг арай нэгийг аавна гэж өөрөө хүссэн. Тэгээд болохгүй юм чинь болохгүй юм яг ингээд уурлал шууд газар ингээд тэрийг хөвтөж байгаа байхгүй юу. Тэр чинь тэрий чинь нөгөө нэг зэг гадны мэдгүй юм бол энэ хүүхдэд одоо энэ ээж нь хүүхдэд дугаар ярьж тийм ингээд бүгд ийм гайхсан чигчсэн харцаар харж байгаа. Тэгэхээр яг тиймэрхүү хүүхдэд одоо энэ хүүхдэд чинь нэг орчин солигдохоос айгүй хямарна. Тийм дуу чимээнд их хямарна. Тэгээ ерөнхийн нэг шинж тэмдгүүд нь ойролцоо. Тэгтээ нөгөө аутизмтай хүүхдүүд чинь 10 хүүхдээ бол 10 өөр хүүхдээ гэсэн үг. Давцдаггүй гэсэн үг. Тийм яг адилхан хүүхдүүд байдаггүй байхгүй юу. Тэгэхээр яг ийм зовлон нэгтэй ээжүүдийн л нэгдсэн ийм клуб байгаа. Бид нар сард нэг удаа уулздаг. Тэгээд одоо зарим ээжүүд бол маш сайн ээжүүд байгаа. Хүүхдтэйгээ сайн ажилдаг. Сайн ажиллах тусам нөгөө хүүхдүүд маань харилцаанд илүү сайн орж эхэлдэг. Бусдтай харилцаж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг болох жишээний. Тэгээ одоо зүгээр одоо бид нар хэвийн хүүхдүүдгээ ярьдаг хүмүүс сонсгороо жоохон эвгүйцээд идэв. Өөртөө зүгээр ингээл явандаа хөвшлүүдийг амьдралын хэвийн хөвшлүүдийг ингээл зүгээр сурчдаг те жорлонд ороод яаж хүн бие засах хэвээр одоо олон нийтийн газар яаж бие авчих хэвээр ерөнхийдөө өөрийнхөө амьдралын туршлагаар хүүхдүүд сурдаг. Манай хүүхдүүдэд бол тэрийг заавалчгүй зааж өгдөг байхгүй юу? Тийм. Тэгэхээр яг бусад ээжүүд нь ямар мэдээлэл цуглуулсан байна, яаж ажилласан байна, бусдуудаа тэрийгэ мэдээллийг хүргэх, өшөө одоо ямар мэдээллүүд гадны ямар мундаг судалгаанууд байна, биднэрт юу хэрэгтэй байна. За тэгээд хоёр холбоо маань гадны туршлагатай
одоо үнэлгээ хийдэг эмч нарыг авчирдаг. Яг тийм ямар хүмүүс ирж гин, хаана ямар сургалт болж гин, гаднаас хаанаас ямар хүн ирж үгээл тиймэрхүү мэдээлэл хоорондоо суулгадаг гэсэн үг. Камер бид яг эргээд орох бол харинээс өмнө нэг мэдээллийг сэтгэл зүйчээр хэлүүлмээр байна. Яг тухайн аутизмтай хүүхдийн энэ сэтгцэд энэ доторх ертөнцид нь яг юу болж байдаг юм бол та бүхний олж мэдснээр за сая бол ярьлаа штэ. Нийгэм тэр үнийг хараад хавцаар нь дүгнээд ер нь энэ бол эрхэлсэн хүүхэд байна гэж таамаглаж буруу хандлага төрүүлдэг бол тухайн хүүхэд дотор юу болдог болоод яг ийм шинж тэмдгүүдийг илэрхийлдэг юм бол тухайн хүүхэд нөгөө өөрийнхөө бий болгосон ертөнцид амьдрах гад тэр нөгөө өөрийнхөө хүслээр байх гэдэг боловч нөгөө нийгмийн харилцаанд захирагдах нөгөө дэг журам итгэхгүй учраас яг тэр өөрийнхөө тэгж зүтгэдэг. Тэгээд зарим хүүхдүүд бол ингээд нэг зүйл рүү хэд туйлширсан байдаг. Одоо ингээд хүнтэй харилцахгүй байдаг нь одоо нэг жишээ байгаа л да. Одоо ингээд нэг хүн зогсож байхад айгу тэр хүнтэй харилцах юм шиг гүйж ирдэг. Тэгээд ингээд ирэнгүүтээ шал өөр зүйлийг ингээд зөвхөн гутлын нөгөө нэг цэцэгтэй ингээд цэцэгтэй хэсгийг ингээд илүү сонирхдаг. Тэгээд яг тэр зүйл нь л илүү таалагддаг. Тэгээд яг иймэрхүү байдлаар нь нийгэмд ингээд ойлгохдохгүй ингээд асуудал үүсдэг. Мэдээж одоо илрэх шинж тэмдэг болгоно өөр та бас түрүүний яриандаа дүрлээ тийм ээ 10 хүүхэд аутизмтай байлаа гэд аруулаа өөр төрлийн байх жишээ нэгээд ийж байна. Нийгэмд ер нь яг энэ талын ойлголт мэдээлэл 10 онд л яригдаж ирсэн. За саяхнаас бол тун саяхнаас л одоо энэ аутизмын тухай ярьсан. Энэ бол өвчин биш юм аа гэдэг тухай ярьж хэлсэн шүү дээ. Тэгээ тодорхой өрөөний хүмүүс л мэддэг болохоос биш яг одоо гудамжинд гараад та аутизмын тухай мэдчихэв нөө энэ ямар хүмүүс вэ яадаг юм бол гэд асуувал бол мэдэхгүй. Тэгэхээр нийгмийг энэ талын мэдлэгээр бас илүү дэмжих хэрэгтэй юм болов мэдлийн хүрээг нь тэлж өгөх хэрэгтэй юм болов илүү нээлттэй хэлж ярих хэрэгтэй юм болов гэж би хавьдаад чинь та бүхэн өндөр юм жоохон одоо жишээ нь хараагүй ч юм уу хэлгүй те янз бүрийн тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүсийг хараад бид нар шууд мэддэг те. Гэтэл аутизмтай хүмүүс маань гаднаасаа ямар нэгэн байдлаар шинж тэмдэг байдгүй. Тэгээ нөгөө голлож харилцааны эмгэг гэж явдаг. Сая манай энэ ээж маань ярьлаа л да дэлгүүрт ороод орлоо явчихдаг. Дэрийг орлоо чарлаа явахаар тэр хүснээр нь болохгүй л гэд. Чухам нэгсэндээ харилцааны эмгэг учраас өөрийгөө би яаж зөв илэрхийлвэл энэ миний хүссний дагуу болох вэ гэдэг тэр харилцааны зөв хэрэгсэл аргаал мэдэхгүй байгаа юм л да. Тэгэнгүүт л өөрийнхөө хамгийн чаддаг буюу хамгийн мэддэг аргаараа тгээ явцдаг. Тэр нь бол өөрт нь одоо нөгөө жирийн хүүхдүүд бол за ээж муухай харж ивэл би болохгүй юм байна тийм ээ. Эсвэл ингэх юм байна гэд тэр хүнээр заалгуулдгүй нэг өөрийн цаанаасаа байдаг нэг байдаг штэ тийм ээ. Эсвэл олон нийтийн газар яаж бие авч явах уу гэд тэр болгоно л дутагдaltaй алдагдaltaй байгаа юм л да. Тэр нь ерөнхийдөө тархины үйл ажиллагаатай холбогдоод тийм болоод байгаа. Тийм учраас энэ талын ойлголтыг бас яг зөв нийгэм маань авахгүй бол гаднаас харахад анзаарагдах шинжгүй учраас хүмүүс бас яг эрхийн балаа тий энэ их хүмүүжил буруу хүүхэд байна гэд ойлгох чод идэг тал байдаг. Би миний шалгаагүй би бас аутизмын холбооны гүйцэтгэх захирал хийдэж бас тэнгэрлэг хийж өгөх клубийнхан бас нэг гишүүн. Ягаад гэвэл би бас аутизмтэй хүүхэдтэй тий. Тэгээд түрүүн бас нэмэлт хэлэхэд туршлагатай ээжүүд буюу одоо нэг арай том болцсон хүүхдүүдтэй ээжүүд нь залуучуудынхаа хүүхдүүдэд бас зөвлөн тий. Ингэдгийн шүү тэгдгийн шүү. Тэгснэ туршлага олцох бас гоё сайхан боломж болж байгаа юм л да. Тэгээд жишээ нь одоо хоолн дургүй хүүхдийг яаж хоолн дуртай болох уу ч гэдэг юм уу. Зөв бие засч чадахгүй байгаа бол яаж зөв дадал болох уу ч гэдэг юм. Тэр болгоныг бид нэр л хоорондоо ярьж иж мэдээлэл солилцсон. Тэр арга зүй одоо бол бий болж байгаа хэрэг юм яг амьдралын туршлага дээрээс манай ээжүүд маань яг нийгэмд энэ мэдээллийг хүргэхлээр нэлээд идэвхтэй ажилладаг. За сая 4 сарын 2-нд аутизмыг таниулах өдөр болсон, дэлхийн өдөр болсон. Энэгээр одоо сошиалаар нэлээд мэдээлэл түгээсэн. Нэлээд ч олон хүмүүс бас дэмжиж бидний мэдээллийг цааш нь одоо шеэрлэж түгээсэн байлээ. Тэр хэрээр бас хүмүүст нэлээд мэдээлэл хүрсэн байгаа. Бид нар тэгээд бид нартай мэдээлэл компани хамтран ажилласан. Тэгээд бид нар аутизмын өдөр гэсэн мессежийг бас маш олон хүн одоо миний утас руу хандсан байгаа. Заримд нь одоо хариу өгч чадахгүй бүр өглөөнөөс хойш цогсоо зайг утсандаа одоо аутизм гэдэг нь юм аа гэж тайлбарч хэлэхэд зарим нь бол бүр мэдээлэлгүй нас харагдаад байгаа. Тэгэхээр өшөө сайн дэлгэрэнгүй танай телевизийнхэнд бас их баярлж байна. Танай телевизийн талаар бас нийгэм мэдээлэл хүргэхэд нэлээд санаачлагтай ажилладаг тий. Бас л өшөө хүрэхгүй бол харахаар нөгөө жирийн хөвчөг харагдаг. Тэгээд нөгөө танигдахгүй учраас тэгээ хүмүүс маань жирийн хөвгт байж байгаад. Тэгтээ бас нэг 18 9 оныг бодвол хүмүүс мэдлэгтэй болчихсон байлаа тийм. Тэр нэг сонссон тий. Уг сэдвтэй холбоотой бидний зорилго бол нэлээд олон ажлуудыг хамарсан байгаа. Гэхдээ өнөөдрийн зорилго биелэхийн тулд нэг асуулт хийх хэрэгтэй. Тэр нь яг ээжүүдийн хувьд энэ та хоёрт нээлттэй асуулт. Яг ээжүүдийн хувьд нийгмээс юу хүсдэг юм бэ?
За миний хувьд бол би ингэж боддог. Одоо гудамжинд явж байгаад ямар нэгэн байдлаар бие зөксгөө авч явж байгаа ч юм уу тийм ээ. Эсвэл гудамжинд чарлаад уйлаад унтсан хүүхэд байлаа гэхэд энэ ямар сонин хүүхдээ гэж дүгнэлт бити яарч гаргаасай. Энэ яасан бол доо хэрэгцээ шаардлага байсан юм байх та. Би туслах уу эсвэл болох уу харгалзах хүн хажууд нь байна уу те. Ямар нэгэн тусгай шаардлагатай хүн байгаа юм болов гэдэг нүдээр хараасай л гэж хүсдэг. Тэрээс биш энэ эрхийн балаа хүүхдээ зөв хүмүүжүүл ингэж болохгүй гэд яарч бити дүгнэлт өгөөсэй л гэж хүсдэг юм. Тийм. Манай хүүхдүүдийг байгаар нь л хүлээж аваасаа. Ерөөсөө л бас адилхан л хүүхдүүд яг л хүүхэд яг л бусд шиг хүн. Одоо аутизмтай хүн ч гэсэн яг л аутизмтай том олцсон хүмүүс мэдээж байгаа. Мэдхгүй л үдий хүрсэн л байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг яг л бид нар шиг жирийн хүн шүү. Өөр өнцгөр л хардаг юмыг одоо ямиг хараад юу гэдэг одоо энэ стакан гэж харахгүй шүү дээ. Өөр өнцгөр хардаг. Тэрийг хүлээн зөвшөөрөөсэй л гэж хүсдэг дээ. Арай онцгой мэдрэмжтэй хүмүүс гэж хэлж бас болох юм. Тийм онцгой мэдрэмжтэй хүмүүс тийм. Би нэг юм хэлчихгүй. Гадны нэг мэрэгчлэлт хэлсэн байсан. Нөгөө биологийн төрөл зүйлгээд байдаг шүү дээ. Маш олон төрөл байдаг. Тэр шиг хүн ч гэсэн өөрөө маш олон төрөл зүйл байдаг. Тэрний нэг л гэж харах хэрэгтэй гэдэг. Тий, тэгж хэлж байсан. Амьтад чин дотроо бааваа гэж цагаан бааваа панда тэгээд манай мазаадаа юу гээл тий. Тэгэхээр яг тэр шиг л хар тэрнээс биш өөр онцгой гэж харах хэрэггүй гэдэг. Гэтэ бид нар бол панда илүү хайртай байснаа. Цагаан бааваг нөө харааг болохоор нэг мэдэхгүй гэдэг шиг. Тэгэхээр бааваа болгон ижлэх учраас та бүхэн одоо өөрөөр хандаад хэрэггүй. Ер нь ялгуурлан гадуурхах бусдыг одоо байгаа байдлаар нь бус өөрт чинь тааламжгүй байдалд нь одоо тааруулж харьцах гэдэг бол маш буруу зүйл юм. Тэгэхээр энэ 21-р зуунд гарчихсан байна. Нийгэм шинжлэх ухаан хөгжиж гисэн энэ үед өөртөө мэдээлэлээр хангаад ер нь яс зүйтэй амьдрал хэрэгтэй болов гэж би хувьдаа бодлоо. За та бүхэнд маш их баярлалаа. Бидний дараагийн ярилцах сэдэв бол аутизмтэй хүүхдүүдийн боловсрол яг манад ямар төвшөнд байгаа нь цаашдаа юун дээр анхаарах ёстой гэсэн мэдээлэл өрөөнд байх болно. Тэгээд өнөөдрийн бидний бяцхан зорилго бол биелээ гэж үзлээ. Та бүхний цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн зөв мэдээлэл хүрэхэд байнга тусалж дэмжиж идэх бас талархлаа илэрхийлье. За маш их баярлалаа.